Хүүхдийн сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодосоо бүрэн хангадаг жишг болгоц цогц ферм болох зорилготой Харан Мофужи сүүний фермд Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөгт Ав Баяр ажиллалаа. Тус ферм нь нэг үнэнээс өдөрт дунджаар 35-аас 40 литр сүүс авах боломжтой Францын сүүний чиглэлийн 100 гаруй Монбелиард үлдрийн үнэтэй. Үнэний сүүг автомат саалтур болон Японы технологийн дагуу боловсруулж 200-400 грамаар савлан сүү хөтөлбөр хэрэгжүүлж байгаа шинэ Монгол Харан Мофужи сургуульд нийлүүлж байна. Хүнсний хувьсгал төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдийн 7 дугаар хуралдаан зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаанд хүнсүүдийн аж ахуйн хөнгөлдрийн сайд Иг Баяр оролцож, засгийн газраас хүнсүүдийн аж ахуйн салбарт хийгдэх бодлого шийдвэрүүдийн талаар танилцууллаа. Мөн хүнсний хувьсгал төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх талаар санал хүсэлтээ салбарын сайтад илэрхийлж харилцан мэдээлэлцлээ. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болж зөвлөмж гаргалаа. Тухайлбал бүх төрлийн малын махны экспорт импортод 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд тоо хэмжээний хязгаар тогтоохгүй байх зэрэг 3 асуудлаар зөвлөмж гарган холбогдох сайд агентлагийн дарга нарт хүргүүлжээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөгт Ав Баяр генийн дараалал тогтоох NGS технологиг Монгол Улсад нутагшуулж байгаа 9 мед компани төлөөлөлтөд албан уулзалт хийж хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнтэй уялдуулах талаар харилцан санал солилцлоо. Хүнсний хувьсгалын хүрээнд өнгөрсөн 7 хоногт болсон онцлог үйл явдлыг томилон өргөлээ.